хоол үгүй. Одоо зочноо дайлъя. За тэгэхээр Отог блогийн зочны маань хоол цараа. Одоо бол энийг идээ замдаа энийг идчихнэ. Тэгэл хариндаа. Отог блогийн энэ удаагийн дугаарын ивент тэтгэлгээр буюу Maxi спонсор Propet нохойн хоол оролцож байгаа. Энэхүү нохойн хоол маань ямар учиртай вэ гэхлээр Монгол залуусын орц найрлагын дагуу Хятадаас хийгдэж наашаа ирж байгаа Монгол брэнд гэсэн үг тийм үү? Одоо брендийн тэмдэгт манах Монгол захиалгаар Хятадд хийдэг орц найрлага нь манай Propet-ийн залуусын одоо хүсэлтийн дагуу хийгдэж ирдэг ийм хоол байгаа шүү. Нохойн хоол болон шинээр энэ муурны хоол гарсан гинэ. Мууртай хүмүүс бас авч болох юм байлээ. За энэхүү хоол маань өөрөө нохой болон муурны хоол маань өөрөө ISO 9001 чанарын стандарт хангасан. Тэгэд FDA гэдэг энэ болохоор нөгөө Америкийн стандарт юм байна. Энэ стандартыг хангасан бүтээгдэхүүнүүд юм байна. Чанарын. Тэгэхээр маш стандарт хангасан ийм бүтээгдэхүүнүүд байгаа. Брендингийн нэр тэмдэгт байна тийм ээ. Хятадын Hebei мужид Монголын Propet Corporation Food-с захиалгаар гэсэн үгтэй ордер ингээд Монголд хийгддэг. Тэгээд энэ Facebook пэйж нь байна. Монголын чанарын тэмдэгтэй. Ийм бүтээгдэхүүнүүд хийх юм биш үү? Заавар нь монголоор. Тий. Энэ хоёр нь бол нохооных, энэ нь энэних. Одоо жишээ нь энэ дээр юу гэж байна? Орцон байна уу? Орцон хаана байна? 32% дахиа, 26% үхэр, 9% загас. Онцлсон нэг юм нь болохоор нохой муурны хоолуудыг манайхан хөдөлж авахд гурилын орц байгаад идэг гинэ. Манай энэ Propet-ийн маань хоол нь болохоор ерөөсөө тийм байдгүй юм. Дан яг махараа гэсэн үг. Тэгэд одоо хэрэг хамтрахын идэх нь хараа тийм үү? За энэ зиптийг нь задлаад үзчихье дөө. Хоол идэх. Юу юм бэ? Энэ тэгтээ амттай харагдаж байна те. Холбог уурга гэдэг шиг юм шүү. За, зочин минь хоол идтээ.